Ардчилсан намын улс төрийн зөвлөл, ардчилсан намын бүлгийн тийм өргөтгсөн хамтарсан хуралдаан болсон. Энэ бас манай ардчилсан намын дүрмэнд байдаг улс төрийн зөвлөл өргөтгөж хуралдаж болох тухай юм зохицуултууд байдаг. Энийг бид нэр анх удаага өргөтгсөн хуралдаан хийлээ. Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс улсыг хурлдах ардчилсан намын бүлэгт чиглэл өгж гэн оролцсон гишүүдийн 100% саналаар улсын хурлын бүлэгт улс төрийн үйл ажиллагаа явуулах тодорхой 2 заалт өгье чиглэл өгж гэн. 2 заалт. Нэгдүгээрт нь таахын ерөөсөө 2хан заалт гэж ойлгоорой. Нэгдүгээрт нь за би эхнээс нэг өгүүлбэрийг уншчихъя. Эрх баригч Монгол Ардын намын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус Монгол улсын төрийн хямралын хэмжээнд хүрч улс төрийн докторгүй байдал үүсэх эрсдэл бодиттой болсон тул ардчилсан намын улс төрийн зөвлөл улсын хурлд ардчилсан намын бүлгийн өргөтгсөн хурлаас дараах шаардлагыг хөргүүлж байна. За энэ ингээд би агуулгыг нь бас хэлье. Нэгдүгээрт нь улсын хурл руу хандсан, хоёрдугаарт нь Монгол улсын засгийн газар руу хандсан ийм шаардлага гаргаж байна. Нэгдүгээр шаардлага нь улсын хурлын дарга амар баясгалан болон Монгол Ардын намын өндөр албан тушаалтнууд нь авилга албан тушаал, эрүүгийн онц гүнд гэмт хэрэгүүдийг үйлдсэн байж болзошгүй. Мөн хуулийн байгууллагууд улс төрчийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалган тогтоох шаардлагатай. Энэхүү ностой мэдээлэл үнэн бол өнөөгийн улсын хурлын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэстийн шийдвэрлэгдэх хүртэл улсын хурлын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсэж байна гэдэг. Нэгдүгээр улс төрийн зөвлөлөөс гаргаж байгаа шаардлага улсын хурлын бүлэгд өгж байгаа албан шаардлагын чиглэлийн нэгдүгээр, хоёрдугаарх нь Монгол Ардын нам албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь улсын хурл засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч үнэн болоос парламентаар хэрэлцэх ёстой эрх оны төсөв дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт өчгөөд хариуцах эзэмгүй болох улс орны эрх ашиг хохирох юм бодит аюул учирч байна. Яг одоо Монгол Ардын намын бахварлын шийдвэрийг харахад яг өнөөгийн засгийн газрын эрх зүйн чадамжийн асуудал ширэгдэх хэмжээнд хүрчлээ. Улсын хурл засгийн газар хоорондын институт хоорондын зөрчлийн асуудал ч өнөөдөр улсын хурлын хууль тогтоомж эрх оны үндсэн чиглэл 26 оны төсөв хэлцэхийн үйл явцад нөлөөлөхөөр ийм төвшөнд очичлоо. Ийм учраас энэ зөрчил нэгмөр шийдэгдэх хүртэл улсын хуралд өргөн баригдсан 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг төслийн эргүүлэн татахыг мөн Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатраас шаардаж байна. Сүүлийн 3 удаагийн улсын хурлын сонгуульд тасралтгүй эрх барьж байгаа ч ард түмний ахуй амьдралыг өөдөн татж чадаагүй Монгол Ардын намаас Монгол улсад бий болгосон өнөөгийн төрийн хямралдаа нэн даруй шийдвэрлэж хуульд ёс төр дэдх иргэдийн итгэлийг сэргээх алхмуудыг хэрэгжүүлэх хүртэл төсвийн хэлэлцүүлэг болон улсын хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг мөн цаашид парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэн засгийн газар тэнэл тавьж хариуцлага тооцож ажиллахыг улс төрийн зөвлөлөөс ардчилсан намын дарга цогт гэрэлд улсын хурлд ардчилсан намын бүлэгт чиглэл болгож байна гэсэн ийм 2 заалт тодорхой дүгнэлт өгөх юм улс төрийн шаардлагыг улсын хурлын даргад бол Монгол Улсын ерөнхий сайдад ингээ хөргүүлэхээр тогтсныг бас та бүхэнд мэдээлье. Энэ ардчилсан намын бүлгийн болоод улс төрийн зөвлөлийн өргөтгсөн хурал сүүлийн 5 жилд анх удаага болж ийм хамтарсан өндөр эрсдэлээр хуралдаж ийм шийдвэрийг гаргасан гэдгийг та бүхэнд бас мэдээлье. За засгийн газрын бас чадамжтай эсэх асуудал яригдж байна гэдэг чинь ерөн баг хурлын яг энэ шийдвэрээс шалтгаалаад энэ засгийн газрын одоо чадамжгүй болох эрсдэл бий юу гэж харж байна. Бидний хувьд аливаа улс төрийн хүчин нөгөө улс төрийн хүчний дотоод эрх зүйн асуудлыг хууль дүрм журамд нийцсэн асуудлыг бид нэр дүгнэн хэлэх бол хууль дүрмээс улс төрийн соёлын хувьд бас зохимжгүй. Тэд нар хуульд нийцсэн эсхийг нөгөө нам өөрийнхөө улс төрийн байгууллагаар дотооддоо нэгдүгээрт нь асуудлаа шийдвэрлэх ёстой. Бас өнөөдрийн Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоогоор дээд шүүхэд одоо бүртгэгддэг гэдгийг бас онцгойлон анхаарах ёстой байхаа. Тэгэхээр энэ хоёрын хүрээнд тэр намын дотоод асуудал энэ хоёр асуудлын хүрээнд шийдэгдэнэ. Харин тэр чадамжтай эсэх асуудлыг одоо бидэрт байгаа мэдээлэлээр одоо энэ аливаа намуудад намын дарга нь ерөнхий сайд байдаг
жишг улс төрийн намуудад байдаг. Тэгэхээр энэ асуудал, намын даргын асуудал нь маргаантай байгаа бол засгийн газрын тэргүүний асуудал дээр тодорхой хэмжээний асуудал ингэж үүсэх юм нөхцөл байдал үүсчээд байгааг бид нар энэ саяны шаардлагын 2 дээр нь эн чинь өөрөө засаглалын хямрал руу, эн чинь өөрөө тэр цаг хугацаатай төсвийн төсөл рүү, төсвийн төслийг хэн хэрэгжүүлдэг вүлээ энэ бүх бодит байдал руу зөрчил болгож авч ирж байна л гэж үзэж байгаа. Танай шаардлага хүлээж авахгүй бол цааш ер нь ямар арга хэмжээ авах вэ? Энэ бол ингээд улсын хурл, улс төрийн зөвлөлөөс улсын хурлдах бүлэг чиглэл болгож байгаа. Тэгээд дараагийн 7 хоногийн бүлгийн ээлжид хурлаар шаардлагатай бол ээлжид бус хурлаар энэ улс төрийн зөвлөлөөс өгсөн чиглэлийг бүлэг дээр хэлцээд дараагийн улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой олон зүйлүүдийг бүлгээс бас энэ чиглэлийн хүрээнд шийдвэр гаргаад ажиллах ёстой болно.